Тэгэхээр эрүүл мэндийн сайдын тушаалаар 21 аймаг сумдын эрт дэлгэрүүлэг өрсөн сэргийлэх үйлчлэгийн амрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 4-р сараас 6-р сарыг дуустах хугацааг 3 сарын хугацаатай төрөлцөн мэргэжлийн төв эмнэлгүүд хуваарьтай аймагуудтай бол ажилласан байж байгаа. Улсын 3-р төв эмнэлгийн хувьд бол баруун 5 аймаг, Баян Хөдөлгөөн, Ховд, Улс, Завхан, Гой Балтаа гэсэн аймагуудад ажиллаад 5500 орчим хүнийг одоо өрсөн сэргийлэх эрт дэлгэрүүлгийн үзлэгт насны багцаар одоо амруулсан байж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт явж байгаа одоо нэгэнт одоо зөвхөн өрсөн сэргийлэх эрт дэлгэрүүлгийн үзлэгээ одоо болохоос гадна зорж одоо нэлээд зам туулж очиж байгаа учраас төрөлцөн мэргэжлийн төв эмнэлгийн одоо нарийн мэргэжлийн эмчнэрийн үзлэг онцлогоо бас хамт одоо ажиллуулсан байгаа. Тухайл нүдчих амар болоо зүрх судас мэдрэл гэдэг ингээд нарийн мэргэжлийн эмчнэрийг бас энэ одоо эрт дэлгэрүүлгийн баг цуг ингээд яваад үзлэгээ хийгээд ирсэн байж байгаа. Тэгээ хамгийн гол нь нөгөө сумд аллагдсан сумд орон нутгийн одоо төв сөрөн газрын хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр бол хамгийн гол зорилго барьж ажилласан байгаа. Тэр бол ойролцоох одоо жишээлбэл 2-оос 3 сум 3-аас 4 сум одоо яг хамгийн ойр одоо зэг дээр цуглах боломжтой судлаад ингээд яг хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажилласан байж байгаа. Холбол одоо жишээлбэл эрт дэлгэрүүлгийн үзлэг 5500 хүний чинь 1500 орчим нь бол хотодны дуугийн шинжилгээнд ороод. За ингээд бол одоо 50 гаруй хүн одоо бас одоо эрт үеийн хавдрын одоо сэжиг одоо илэрсэн байж байгаа жишээтэй үзлүүд хийгдсэн байж. Яг энэ машин маань бол яг нөгөө хөдөө орон нутгийн бартаатай саадтай замд явах зорилтын биш учраас зөвхөн хар зам дээр явах. Эсвэл нөгөө сайжруулсан шорон зам дээр явах юм асуудал байна. Тэгэхээр яг тэрнтэйгээ уялдаад бас амийнхаа төвийн хамгийн зам гайгүй сумууд ойрхон сумууд руу очих сайжруулсан замтай эсвэл аймагтайгаа хар замаар холбогдсон сумууд дээр ажиллах ийм одоо үйл ажиллагаа бас тухайн цагт нь зохион байгуулалт ажилласан байж байгаа. Тэгэхээр яг нөгөө машины хувьд бол бас бартаа саадыг давах одоо тодорхой хэмжээний тийм баацын тийм машин байх шаардлагатай болов гэж байгаа. Тэгэхээр замтай холбоотойгоор доторх тоног төхөөрөмжүүд бас сулрах гэмтэх ийм асуудлууд бол бас зөвхөн гарсан байж байгаа. Тэгэхээр бол зориулт нь бол ерөөхдөө хар зам дээр явах төвлөрсөн газар. Тэгээд төвлөрсөн газар гэхээр цэвэр бохор усны шугамд бас холбогддог ийм онцлогтой байж байгаа. Учираас сумд дээр ажиллахад бас жоохон хүндрэлтэй байдлууд гарсан ч гэсэн жишээлбэл одоо 3-р аймгийн түвшинд бол 5 аймаг дээр ажиллаж байхдаа 26 сум дээр бас ажилласан байна 5 аймаг. Иргэд ялангуяа сум орон нутгийн иргэд бол хамрагдах одоо төв эмнэлгийн эмч за тэгээд машин тэрэг одоо энэ нөгөө амбулаторийн хувьд бол нэлээд юм одоо иргэд бас одоо за орчоо гэсэн одоо машин одоо хүсэл эрмэлзэлтэй ирж одоо үзүүлж байгаа хамрагдъя гэсэн одоо хүсэл зорилго бас их байгаа даа. Тэгэхээр яг бүр аслагдсан бас зам харгуу жоохон бартаатай юм сумдад бас очих бас боломж бас байхгүй. Гэхдээ дуудуулж үзсэн шаардлагатай одоо насны бүлгээр нь дуудуулж үзсэн байж байгаа. За улсын 2-р төвийн хувьд бол за баруун 5 аймагуд руу явсан. За үүнд болохоор Дархан уул аймаг, за Төв аймаг, за Орхон, Сэлэнг, Үр ханга, Аранга, за Хөвсгөл, Баян хонгор гэсэн аймагуудаар явсан. За аймагуудад бол эрт дэлгэрүүлэг хийхэд бол мэдээж асуудал яг нөгөө газар дээр нь очиж суманд за дээрэс нь багт ажиллаж байгаа учраас за иргэдийн хувьд бол хүлээлт чиглэл байхгүй. Ерөнхийдөө энэ эрт дэлгэрүүлэгт бол хамрагдалт бол маш сайн байсан. За энд бол ажиллаж байгаа ажилчдын бол 5 тухтай байдлыг бол хангаж байгаа. Ягаад тэгэхээр энэ тухайн автомашин болохоор дотроо air conditionтой, за халаагууртай. За тэгээд дээрээс нь автомашин маань хоёр тийш сунж байгаа учраас тэнд ажиллаж байгаа одоо эмнэлгийн ажилчдын бол нөгөө 5 тухтай байдал. За дээрээс нь үйлчлүүлэгчийн 5 тухтай байдал. 3-дугаарт нь болохоор нөгөө магадгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх юм бол шууд дэше лифтээр өргөж байгаа учраас нөгөө үйлчлэгчийн аюулгүй байдал талтай бол энэ автомашин бол илүү өгөөчтэй байсан. Энэ сайжтай асуултыг шийдэж байгаа. Энэ бол энэгүй автомашиныг хосоор нас ингээ хэрэглээд явах юм бол боломжтой гэж үзэж байна.
Гоё юм а тий. Хөвтөх хэсэг байхгүй тийм. Харин тийм хөвтөх суудаж байгаа болсон юм байна. Нэг хүчтэй. Өөр хараад үздэг. Яг зөвхөн шинэ дээжлэх юм бол. Тэгээ давчгүй болохоос биш. Нэг хүн ороод ингээд явах юм бол.